Even you are a little bit stuck in your walk with Him. Тийм. Ялангуяа таны хувьд бурхантай алхах ч бүр хэсэг зур зогссон байсан ч бусдын төлөө баярлалаа. If the other one goes forward, Тийм. Өөр хүн ингээл танаас урд явж ивэл that progress will affect the whole house. Тэр одоо өсөлт тэр хөгжил чинь бүхэл бүтэн өргөөнд нөлөөлдөг. If it affects the whole house, it will affect you. Өөрөөр хэлэх юм бол бүхэл бүтэн сүмд нөлөөлдөг юм бол танд бас нөлөөлнө гэсэн үг. Their progress will come to you, benefit you. Тийм, тэдний одоо өсөлт хөгжилт нь эргээд танд хурж ирж ашиг тусаа өгнө шүү. Don't be jealous, don't Тийм болохоор attack it. бити атаарах, бити дайр. Don't underestimate it. Бити ингээд тэрийг одоо юу яа? Facilitate it. Харин ч бүр одоо ингэж бүр Because дэмж. it will help the whole house. Энэ чинь тэр чигтээ бүхлээрээ өргөө гэрт Because туслах the юм. more she carries, Одоо сувда илүү ихийг тавих юм the бол more of God in the house. өргөн дотор бурхан улам ихээр л байна The шүү. more of God in the house, the better for me, for my walk with Him. Тийм, бурхан сүмийг тэр чигтэн дүүрэгжил байх юм бол надад бүр тэр тусмаа сайн So why not шүү. rejoice? Тэгээ би баярлалаа шүү. Even you are struggling and others are not struggling. Эдгээр би амар зөрчилтэй бусад хүн гайгүй байсан ч гэсэн Rejoice over them тэдний төлөө баярл. and keep walking in your life. Тэгэл амьдралдаа алхсан хിവэрэ бай. Amen. Амен. Can we do that? Тэгж чадах юм уу бид? Yeah, do that in your life. Амьдралдаа хий. Whatever church you belong, be like that in your church. Ямар ч сүмд та харьяалагддаг бай, байгаа газараа тийм бай. If you are in this church, then be like that in this church. Хэрэг та энэ сүмд байгаа юм бол бас яг We тийм бай. will protect the work. Бид нар ажлыг нь хамгаалах болно. And if we find some dead flies, we will remove them. Тийм бид нар хэдэ үхсэн ялаа олох юм бол даруй зайлуулна. Because we want the house to rise. Учир нь бид нар үнэхээр өргөө маш хүчрхгээр босож ирэхийг хүсэж байна. And high and solid. Тэгээ өмнөхөр одоо жинтэй, далайцтай, даацтай тэгж Amen. гарч ирээсэй гэж хүсэж байна. Amen. Let's have a break now. За завсарлаа. And we'll continue after the break. It's a Huh? minutes 15 or 10. 15 minutes. 15 минутын завсарлага аваад тэгээ үргэлжлүүлнэ. All right. Have your seats. За сууя та хэдүүлээ ганцхан цаг байна да. Эхлээд цөмөрөө Take your seats. сандал суудлаа олоо суугаарай. And we'll continue. Тэгээ үргэлжлүүлээ цөмөрөө. Is it important to protect the work? Тэгэхээр бурхны ажлыг хамгаалах нь чухал уу? It is important. Мэдээж чухал. As we protect our families, we protect our possessions because they're valuable. Тийм бид нар үн цэнтэй байдаг гэр бүлээ өөрсдийнхөө эзэмшлийг хамгаалдаг шиг чухал We шүү дээ. protect our cars. We protect what Машина. has value for us. Бидний хувьд үн цэнтэй тэр бүхнээ яаж хамгаалах вэ? As the agenda of the kingdom becomes more and more valuable for us, Тэгэхээр хаанчлалын энэ ажлууд бидний хувьд улам их үн цэнтэй болох we учиртай. will do everything in our might to protect it so God can really finish His work. Тэгэхээр үнэхээр бурхан өөрийнхөө ажлыг хийж дуусгасан байхын тулд тэр ажлуудыг нь бид нар үнэхээр хамгаалдаг оюун сэтгэлгээтэй байх Let хэрэгтэй. me just add a little bit to it before we go to the next point. За бид нар дараагийн асуудал руу орохын өмнө би нэг бяцхан юм нэмээд орхийн энэ. Nehemiah chapter 6. Нехемия 6. I can recommend you to read the whole book of Nehemiah. Би таныг тийм ээ Нехемия номыг бүхлээр нь уншихыг одоо You will see зөвшөөрч. what happens. Уншаарай та нар. Та үнэхээр харах болно. Unbelievable. Бүр ястаа итгэшгүй юм гарч All ирнэ. kinds of ways in all directions. Тэст янз бүрийн чиглэлд янз бүрийн давлгаанууд үүсэж байгаа. Spies, Тагнуулчд гарч ирж байгаа юм. false prophecies, Хуурамч иш үзүүлэгч all гарч ирж kinds of байгаа юм. things are going on. Тэст Есүс шидээн болно доо. The only goal is to stop them building. Тэгээ яах гэж юм? Цорын гац зорилго нь тэднийг барьж байгаа ажлыг л зогсоохын тулд. And to disturb it from the inside. Дотроос нь тэднийг одоо Here in боснуулахын тулд. chapter 6, there is a conspiracy against Nehemiah. За энэ чинь 6 дугаар бүлэг дээр Нехемиягийн эсрэг одоо ажиллагаа Now, we юм. must not have paranoia in our lives. Бид нар өөрсдийнхөө амьдралд юм параноитой байх ёсгүй But юм. sometimes things happen. Заримдаа юмс болдог. This is what it says. За энд Now it happened when Sanballat, Tobiah, Geshem the Arab, and the rest of our enemies heard that I had rebuilt the wall and there was no breaks left in it, that Sanballat and Geshem sent to me saying, "Come, let us meet together among the villages in the plain of Ono." But they thought to do me harm. So I sent messengers to them saying, "I am doing a great work, so that I cannot come down. Why should the work cease while I leave it and go down to you?" But they sent me this message 4 times, and I answered them in the same manner.
Verse 1 to 4. Намайг хэрмийг дахин босгосон ба нэгээс эхэлж шүү. Хэрмэнд цөмөрхийн үлдээгээгүй гэдгийг Санбалат, Тобия, Араб хүн Гишемд болон бидний бусад дайснуудад мэдээлэхэд харин ч тэр үед би хаалгануудыг гэн дааман хаалгануудад нь арай байрлуулаагүй байсан. Санбалат Гишемнэр надад загтал илгээн ирнүү оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзцгаая гэв. Гэвч тэд надад хор хүрэхээр төлөвлөж байсан. Тиймээс би тэдэнд рүү элч нарыг илгээж би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна гэж хэлүүлв. Тэд надад энэ мэтээр 4 удаа загтал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв. So now these people, they were bombing Nehemiah with messages, one after the other. Ерөөсөө мессежээр хэнийг бүр бөмбөгж байгаа байхгүй Нехемияг. 1 letter, 2 Нэг letters, 3 захаа, letters, 4 2, letters. 4 захаа илгээж It was штэ. just like a computer attack. Тэгээ ерөөсөө компьютерийн Alright. дайралт хийж байгаа байхгүй. And this can happen to you. Тэгэхээр энэ танд тохиолдож болно. As you let God build your inner man, Таны дотор хүнийг барихыг та бурхан the devil зөвшөөрөхдөө might send to you 200 questions. тэгээ тань руу өстө 200 асуултыг гэж илгээж чадна. What about that? Тэд нар And what about дайсан this? тийм ээ. Энэ юу гэсэн үг юм? And what Тэр юу about гэсэн үг юм? the 1,000 years? Тэгэл одоо 1000 жил гэж And юу юм? who is the beast? And Тэгэл одоо далайн одоо аратан гэж юу юм? when will Jesus come back? And Есүс яг эзээ ирэх юм a гэж. lot of questions which are not relevant in this context. Тэгэхээр яг энэ одоо үед чинь тийм одоо заавал хэрэгтэй биш тийм хэрэггүй асуултуудыг тань руу илгээнэ. If you are saved, are you always saved? Or Чи аврагдсан юм уу? Ер нь чи аврагдсан юм уу? Үргэлж all kinds of аврагдсан юм уу? theological Тэгэл янз бүрийн теологийн specialities. одоо тийм нэг сүнслэгэнцэр байдлууд Let God work. ирэх дайрах бөгөөд та бурхан If God is ажиллахыг нь working, let зөвшөөрөөрэй. Him work. Ажиллаж л байг бурхан ажиллаж Even байг. your mind is bombed with a lot of questions you Тийм таны cannot answer. тарих руу ч 80 бүрийн асуулт ингээл шулуудаа та бүр хариултыг мэдэхгүй байсан I чи. cannot answer all questions. Би бүх асуултанд хариулж чадахгүй. You cannot either. Та ч гэсэн чадахгүй. But you can decide, I will let God change my Тий. life. Харин та бурхан миний амьдралыг өөрчлөхийг нь би зөвшөөрнө гэж шийдэж чадна. Whatever His agenda Түүний төлөвлөгөө ямар ч байсан to form me so I can fit into His project, Тийм. I will take that training. намайг хэлбэржүүлэх түүний ямар ч ажилласан хамаагүй хийг би тэр тийшээ тэнцсэн байхыг хүсэж When I байна. need it, He will give me knowledge. Тий. Хэрэг мэдэх хэрэгтэй гэж үзсэн үед байна бурхан надад тодорхой When I зүйлийг need to мэдүүлж өгнө. understand this and that, He will Тий. explain Би it энэ to me. зүйлийг тэр зүйлийг ойлгох хэрэгтэй гэвэл тэр надад ойлголтыг өгөх болно. It's the same if you marry somebody. Тэгээ та хэн нэгэнтэй гэрлвэл яг адилхан. How will it be to have the first child? How will it be to have the first child? Их анхныхаа хүүхдийг одоо төрүүлэхэд ямар байх бол? Can you take it to wake up 5 times during the night? Тэгээ шөнийн турш 5 удаа босож сэрж чадах уу? What if it's twins? Can you handle it? Гэтэл чинь ихэр хүүхэд төрүүл чи яах вэ? What if it's triplets? Can you handle it? Гурван ихэр байвал яах вэ? What is in the middle of everything you lose your work? How will you do with the children? Гинтхэн ингээл ажлаа алдчихвал энэ бүхний дунд ажлаа алдчихвал хүүхдүүд чи юу гайд? I mean, your mind can be bombed with Гэх questions. мэтчилэнгийн асуулт таны тархинд зүгээр бөмбөгжөж болно. What if your wife found another man? Эсвэл эхнэр чинь өөр хүнтэй болчихвол I яах вэ? mean, you cannot answer questions like that. Тэгэхээр ийм асуултуудад бид нар хариулж But you can чадахгүй. still, if you are convinced this is my wife, you can marry and then we'll take it one year at a time. Та энэ бол энэ үнэхээр миний эхнэр гэдгийг бат үнэмшсэн юм бол тэгэл тэрнтэйгэл бай. Or some women, when they give birth, they go through long 6 months deep depression. Some of them become sick in their head. What about you? Because of the birth. Yeah, sometimes. Зарим эмэгтэйчүүд ингээд нөгөө нэг төрчөөд тэгэл төрснийхаа дараа 6 сарын турш ингээд л одоо тэр бөө юм болоод одоо тэгээд амтан хүнийг дарамтлал I тэгээд don't know what will happen. But other women give birth, they're not depressed, they're happy. So I will be like that, I think. Тийм тэгээд мэдгүй би яг юу болдгийг мэдгүй ч гэсэн эмэгтэйчүүд төрөөд яах юм бэ лээ. Тэгэхээр би ч гэсэн чадна байх гэж бодож байна. Yeah, all of these questions. Тэгээд мэдгүй юм аа ингээд мэдгүй юмдаа What дарамтлагтаад байх about хэрэггүй if your гэж. husband become unemployed? You will have to sell the car and get out of the house and Тийм эсвэл одоо live in a cave. нөхөрч одоо дампуураад машин шин агэр орноо зараал ингээд агууд амьдрахаар бол яах вэ? Then you will say, we will get married. Тийм тэгээд тэгэхээр та хэлээрэй. Үгүй тэгчихсэн хамаагүй би энтэйгээ гэрлэнэ. We will take care of the rest. Тэгээд одоо хамаагүй тэгээ юу ч Amen. болсон хамаагүй гэж. So sometimes, all these questions are bombing our minds. Гэх мэтчлэнгийн асуудал заримдаа бидний оюун санааг бөмбөгддөг. Are you listening to me? Ойлгож байна уу?
And this is what happens to Nehemiah here. Тэгэхээр Нехемияд ийм зүйл болж байна. 1 letter, 2 letters, 3 letters, 4 letters. 4 захиа илгээж штэ. If it was honest letters, Хэрв энэ нь одоо шудраг захидлууд байсан бол then it could be okay. зүгээр штэ дажгүй. But Nehemiah knew Харин Нехемия мэдчихсэн. they do that to harm the work. Тэд нар хуйлджээ гэдгийг ажлыг why- нураах гэж. I will not come. Тэгээд би очихгүй гэж You know, Нехемия if people are шийдсэн. sincere, we can go long. We can go far with them. Тийм. Хэрэг хүмүүстэй одоо ингээд ямар ч юм нуухгүй чин сэтгэлдээ байх юм бол бид нар тэдэнтэй удаан алхаж And we чадна. can explain and we can explain again. Тайлбарлаж өгч болно. Дахиад We can тайлбарлаж share our heart, our visions. Сэтгэлээ тэг харж байгаа үзэж байгаа бүхний хуваалцаж But if болно. the heart is tricky, Харин тэдний зүрх сэтгэл нь дотроо залжин байх we юм don't бол have time for that. бид нар тэдэнд зориулах цаг We байхгүй. must build the house. Бид нар тэрний оронд өргөөгөө Amen. барих хэрэгтэй The ойлгож байна. kingdom has haste. Хейст гэж үглээ. Хаанчлал бүр үнэхээр одоо There is an гарч ирэх urgency ёстой. of time. Өөрөөр хэлбэл өнөөдөр чинь бүр тийм одоо төгш одоо бүр юу urgency. Яаралтай цаг байна шүү дээ. Яарах хэрэгтэй цаг байна. If people are honest, Хүмүүс шудраг бол if it's sincere questions, relevant questions, үнэхээр маш хэрэгтэй одоо. Тэгээ тийм одоо чин сэтгэлээсээ хүмүүс асууж явах юм бол we have time for that anytime. за ястай энд бол хариулахад бэлэн байх If хэрэгтэй. we disagree, we can agree to disagree, but at least we talked. Тийм ямар ч байсан санаа нийлэхгүй байсан ч гэсэндээ бид нар ядаж л ярьлаа шүү дээ. But if it is tricky questions or to harm the work, then he had no Харин time. энэ нь бүр санаатаагаар ажлыг нураах гэсэн явуулгатай асуулт байх юм бол бид нар тэрэнд цаг байхгүй. So they came and said, Nehemiah, there are rumors about you. Тэгээ тэд нар хэлж байна. Нехемия чиний талаар одоо ховж ив They said that ярьж you have байна. appointed prophets to proclaim you king in Jerusalem. Тэгээ бүр хэлж штэ ингээд хуурамч иш үзүүлэгч гарч ирээд иш үзүүлэгчдийг томилоод Юдад хаан байна гэж зарлуулахар шийдсэн байна. Чи гэж. Nehemiah just answered clear, this is not the case. Тэгээ Нехемия хариулж байна. Тийм биш ээ гэж. Okay? So be careful with that. Тэгэхээр ийм зүйлтэй болгоомжтой байна. Even in your life, Өөрийнхөө амьдралд ч гэсэн. the devil can bomb your mind with questions. Диавол таны асуултаар таныг булж болно. Are you sure you can become a breakthrough believer? Чи ястаа ялан дийлэгч итгэж болж чадах юм уу? I know your life story. Би чиний чамайг мэдэндээ би You зүгээр. have tried that 5 times now. Чи ч ястаа 5 удаа л оролдоо бистэ 80 What удаа. makes you think the 6th time will be a success? Одоо бол чи яагаад амжилттай болно гэж бодоод байгаа юм? You tried to walk that road before, Чи урд нь хийх гэж оролдож and it байсан. only created problems. Оролдоод юу ч бүтээгүй харин чи улам их асуудал Stay away. болсон. All these kinds of questions can come. Гэх мэтчсэнгийн олон юм янзын бүрийн асуултууд Are you ирж listening to me? болно. Хол бай. If God is working, don't answer questions. Let Him work. Харин бурхан ажиллаа хийж ивэл тэр зүгээр ажиллаа хийх хариулах албагүй та. What if you leave God in 10 years from now? Та ингээд ирэх 10 жилд бурхныг орхичул яах уу гэж асуу. I don't know the future. I walk with Him now. Гэхдээ яг одоо би түүнтэй алхаж байгаа нь чухал байна. Мэдээж ирээдүг юм And if I мэдгүй. walk well with Him now, I will never leave Him. Би түүнтэй одоо сайн алхаж чадах юм бол би түүнийг хизээч орхихгүй. No more answers. Are you with me? Тий So хариулах stop the албагүй. bombing in your mind. Яг энэ толгой тархинд болж байгаа энэ их одоо асуултуудыг зүгээр Stop the зогсоо. bombing from people as well. Хүмүүс ч гэсэн таныг ингэж бөмбөгдөхийг битээ I зөвшөөр. remember when we started our church, everybody asked us, who are you connected to? Тэгээд бид нар сүм ихэж яхад хүн болгон асууж ирсэн. Та нар хинтээ холбогдсон юм? I said, nobody. Үгүй хинтээ We thought холбогдоогүй. so. You don't want to connect with anybody. Бид нар яг тэгж бодож ирсэн юм аа. Та нар хинтээ холбогдоогүй баха гэж. I said, no, we don't know yet who to connect with. Гүгүгү бид нар зүгээр одоогор хинтээ холбогдох вэ гэдгээ л мэдэхгүй байна. No, we know you have an independent spirit. Үгүй та нар ер нь айгуу тийм бие даасан сүнстэй та нар хинтээ холбогдохгүй байх гэж бодож байна. One day we connected with Isaac. Тэгээ бид нар нэг өдөр Исаактай Then холбогдсон pastor байна. said, who are you connected to? Тэгээд пастор асууж хинтээ I холбогдсон. said, Isaac. Do Исаактай. you think they were happy? No, they had more questions. Гэсэн чинь нөгөөдөл чинь бүр зогсоогүй улам их асуулт тавьсан. He's an Indian. Хүшээ тэр Исаакийн одоо юу толгой пастор тэрүүн пастор чинь инэтхэг юм байх ч үлээ гэл. You cannot stop questions. Тэгэхээр та асуултуудыг болиулж There will чадахгүй нь шүү. always be more questions. Тийм асуултууд цаанаас ургаж гарч So ирээд байна. focus on the work. Харин ажил дээр төвлөрсөн Let яваарай God бай. lead you. Let God invest Бурхан in you. таныг удирдаг, бурхан танд хөрөнгө оруулалтаа хийх. Watch how you hear. Та яаж сонсгоо хар. What you hear from Him, let it go deep in your heart. Түүнээс сонсон бүхэн чинь таны зүрх рүү гүн орохыг зөвшөөр. And do well. Тэгээ сайн бай. We say amen to that? Амен шүү. Let's go to the next one. За дараагийнх нь. The destruction of money politics, religious politics, relational politics,
and focus on personality and skills. За энд болохоор зэрэг мөнгөний бодлого, шашны бодлого, харилцааны бодлогоудаас үүсэх юунууд, destruction гэдэг чинь самуурал. Тэгээд